За та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. За өнөөдөр бид бас төрийн бүтээмжийн зөвлөлтөд ярилцаад боловсролын салбарт ялангуяа боловсролын удирдлага менежментийг авч яваа ийм голлох дөрвөн байгууллага байгаа. Энэ байгууллагуудын хоорондын чиг үүргийн давхцлыг судалж үзлээ. За энэ бол нэлээд сонирхолтой үр дүн гарсан. За боловсролын яам, боловсролын ерөнхий газар, боловсролын үнэлгээний төв, боловсролын судалгааны үндэсний хүрээлэн гэсэн ийм газрууд байгаа. За энэ яам тамгын энэ газруудын нийт ажилчдын тоо өнөөдөр 361 хүн байна. За эдгээрт ингээд газар хэлтсүүд дээр нь за хариуцж байгаа ажлууд дээр нь тусгаалсан засгийн газрын 22 дугаар тогтоол гэж байдаг. Үүгээр тогтоосон аргачлалын дагуу чиг үүргийн шинжилгээ хийж үзсэн. За нийтдээ 81 чиг үүрэг давхцаж байгаа нь бол харагдлаа. Нийтдээ 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай нь харагдлаа. Нийтдээ 30 албан тушаалтан буюу нийт сая хэлсэн 361 албан хаагчийн 8%-тэй тэнцэх хэмжээний хяналтыг үүсгэх юм боломж байна. Энэ нийт мөнгөн дүнгээр нь харах юм бол жилдээ нэг 900 орчим сая төгрөгийн цалингийн зардлын хэмнэлтийг бид үүсгэж болж байна гэсэн ийм дүгнэлтэд хүрсэн. За энэ талаараа засгийн газар танилцуулж дараа нь бол энэ бүтэц энэ зохион байгуулалтын арга хэмжээ засгийн газарт оруулахаар ингэж өнөөдөр болсон. За тэгэхээр ер нь бол өнөөдөр ингээд манай салбарыг ингээд харах юм бол нэг жижигдүү толгойтой нэг том гидстэй тэгээд хөлн их тийм чөргөр юм болчихсон ийм л нөхцөл байдалтай байна. Ийм учраас бид энэ үүссэн 73 албан тушаалыг зарим хэсгийг нь бол орон нутг руу шилжүүлнэ. Зарим хэсгийг. Өөрөөр хэлбэл орон нутаг дахь боловсролын газруудыг илүү эрчтэй хүчтэй ажилуулах, тэнд байгаа ажилтнуудын ачааллыг бууруулахад чиглүүлнэ. Нөгөө талдаа судалгаа хийдэг ийм байгууллагуудаа дэмжинэ. Боловсролын яг шийдвэр гаргадаг, бодлогын яг шинжилгээ хийж идэг ийм газруудаа дэмжинэ. Ингээд 30 албан тушаал бол одоохондоо хэмнэгдэх ийм шаардлагатай байна гэсэн ийм дүгнэлтэд хүрсэн. Бид үүний дараа бол мөн нийслэлийн боловсролын газар болоод боловсролын ерөнхий газар за ингээд бусад аймаг орон нутгийн хэмжээнд бас энэ чиг үүргийн шинжилгээг бас хийж үзнэ. Ингэснээрээ иргэд хождог. Яагаад вэ гэвэл нэг асуудлыг яг адилхан асуудлыг хоёр өөр газар хариуцаад ингээд явчихаараа хоёр бирүүгээ чиг үүргээ хилээд хариуцлагаас мултрах гэж оролддог. Ойлгомжгүй байдал үүсдэг, иргэдийг чирэгдүүлдэг ийм нөхцөл байдал үүсдэг учраас бид эдгээр чиг үүргийн давслыг арилгах ажлыг зохион байгуулж байна. Мэдээлэл туслаа, баярлалаа. За жишээлх юм бол боловсролын ерөнхий газар дээр өнөөдөр 81 чиг үүрэг давсчаад байна бус байгууллагатайгаа. Жишээлбэл тэнд сурагчгийн судалгаа юмнууд хийгээд яваад байна. Гэтэл нөгөө талдаа боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээрээ сурагчгийн жинхэнэ судалгааг тэнд хийж. Жишээлбэл тэнд дээд боловсролын газар гэж байгаа даа. Гэтэл энэ боловсролын яам дээрээ өнөөдөр дээд боловсролын газар гэж байна. Ердөө 64 их сургууль байна, тийм ээ. Энэ асуудлыг хоёр газарт хариуцаад байх ямар ч шаардлагагүй. Гэх мэтээр за жишээлбэл боловсролын ерөнхий хууль болоод багц хууль батлагдахаас өмнө тус газар байгуулагдаад 165 хүний орон тоотой байгуулагдсан. Тэгээд тэрнээсээ хойш хууль батлагдсанаас хойш чиг үүргүүд мэдээж хуулийн дагуу байх ёстой. Энэ дээр илүүдсэн тал ажиглагдаж байгаа. За эдгээр ингээ хийж үтсэн энэ илүү иргэндээ ойр, иргэндээ илүү ээлтэй, иргэндээ илүү ойлгомжтой ийм үйлчлэгийг бид үзүүлэх ёстой гэсэн үднээс хийж байгаа ийм дүн шинжилгээ. За баярлалаа. Та сайд болсноосоо хойш боловсролын салбарт нэгдсэн албан тушаалыг өөрийнхөө гарын үсгээр томилсон бэ. Сүүлийн үед боловсролын салбарт үүсэж байгаа нэг асуудал юу вэ гэхээр зэрэг хүн нам хийс ингээд чи энэ боловсролын салбарт ажил ийм шаардлагыг тавиулна гэдэг боловсролын салбарын ашиглах хүмүүсийн гомдол байна. Яг ийм үйл. За энэ бол бодиттой бус гомдол байна. Яг л хийж байгаа ажлуудаараа өнөөдөр их сургуулиудын захирлууд ажиллаа хийгээд явж байна. Өнөөдөр боловсролын яамны газрын дарга нар бусад харьяа агентлуудын дарга нар нь ажилтнууд нь ажиллаа хийгээд явж байна. Захирлууд за мөн бусад багш нар бүгд л ажиллаа хийж явж байгаа. Ямар нэгэн улс төрийн зохисгүй оролцоог оруулж болдгоо салбар юм аа энэ. Эн чинь төрийн албаны мэрит чадвахад суурилсан тогтолцоон дээр явдаг ингэж ажил урагшилдаг учраас бид ямар нэгэн тийм улс төрийн юм оруулж ирэх. Наа чинь бодиттой бос байна.
Давхарцсан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа одоо албан тушаалын хэлбэрийн гэж ойлгож байна. Давхарцсан чиг үүрэгтэй энэ бол яг хэрэгцээтэй газарт нь зармийг шилжүүлнэ. За 30 албан тушаал бол үнэхээр хэмнэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл цомгтол хийгдэнэ. Тий. За саавны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байдлыг цэцэглэг болохоор түр 1.5 тэрбум баг бодлого тавьсан байгаа. Энэ одоо саавны байдлыг өөрөө цэцэглэг болоод хүүхдүүдийг хичээлүүдийг хүлээж авах боломжтой юм уу? ер нь энэ дээр бол бид бас хатуу байр суурь барьж байгаа. Хүүхдийн сурах орчин хамгийн нэгдүгээр тавигдах ёстой. Тэгэхээр зэрэг бид бас энэ түрээсэлж байгаа энэ байгууллагууд дээр бол бас хяналт шалгалтыг хийж байгаа. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэх юм бол бид бас энэ санхүүгийн түрээсийг боловсролын салбарт анх удаа хэрэгжиж гэрээ байгууллаа. Та бүхэн мэдж байгаа бол бодлоо авах уу тий. За тэрийг тодруул. Та бүхэн мэдж байгаа бол бид санхүүгийн түрээсийн аргаар Баянгол дүүргийн 29-р хороо буюу Хуралжингийн гүүрний хажуу талд Эрин Эверест Интернэшнл гэдэг сургуулийг бол өнөөдөр төрийн өмчим болгож байгаа. За энэ сургууль бол олон улсын яг одоо бүхий л сургалтад зориулсан стандартыг хангасан ийм сургууль. Одоо тэнд 1000 илүү хүүхэд суралцаад явж байгаа. Иймэрхүү сайн жишээг бид бий болгоод цаашдаа аливаа стандартыг бариулсан ийм л одоо бодлогыг барьж явна.